Өнөөдөр 100-ыг туулж 100 хаврыг үзэн 6-дай тайгийг тулан жарган сууга дорж палан буурай минь. Уучлаар түшээд хан аймгийн далай гүний хошуу. Монгол улсын хүйс болох төв халахын нутаг одоогийн Өвөр хан аймгийн Баянгандэр суман тэртээ 1921 оны хаврын дунд сард цагаан нуур химээх газар их орон жирлэхийг дайчин хүмүүн нанздын ундрах эгэл Монгол бүсгүй бүтэд нарын ууган хөөн болон мэндэлжээ. Эцэг ихийн хайранд сэн дорж подомгой багнасндан бичиг үсгийн бүлгэмдэлсэн орж эрдэмэдлэгийн далайд шамдун суралцсан эхэлсэн. Багын сэргэлэн цаваа тэрээр хожим хөдөөж хүн техникумд малын эмч намын дээд сургуулийг эдийн засаг мэргэжлэр дүүргэн ардын айрам улс төрийн нам орон нутгийн удирдлага засаг захираг зэрэг төр олон нийтийн байгууллагад нэр төр дайжлан төр төмнийхэн төлөө мэдлэг боловсрол хүч хөдөлмөрөнд зориулан ирсэн нэг. Энэ бол намтар баян түүхийн эзэн эрхэм хүмүүн Монгол улсын баатар ундрахын дорж подомгой билээ. Ихорны хон өмнө хүлээсэн тангарахт ан үнэнч байж 1942-оос 1959 оны хооронд эдийн зэрэг дотоодын цэргэн ангид ахлагч, ошууч, улс төрийн орлогч, үйлдвэрийн дарга зэрэг хариуцлагатай албыг дайны он жилүүдэд ташин их орныхон хил хамгаалах үйлсэд 20 шахам жил ажиллажээ. Дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд давхацсан энэ он цагт түүний ажил үүрэг игэл бос байлаа. Учир нь тэрээр тусгай албанд үүрэг гүйцэтгэж дайсны үйл хөдөлгөөний тандан мэдэх их орныхон хил дагуу хаюулыг урдчлан илрүүлж дээд командлалд яралтай мэдээлэн их орны хон хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах онцгой үүргийг гүйцэтгэж байсан. Ийхүү их орон тусгаар тогтнолын төлөө хийсэн түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндөр үнэлэн Зүх Баатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гац одонгоор 3 та түүжлэн цэрэг армийн олон одон медалаар шагнагдсан. Их цагийн эхэнд 1959 онд Монгол улс даяар хөдөөж явахын нэгдэлж хөдөлгөөн өрнөж байх үед Цэдэнбал дарга намын төв хорооны илтгэл төрүүлж Төв аймгийн бүрэн суманд нэгдэлж хөдөлгөөн зохион байгуулах үүрэг өгчээ. Ингээд 1959-оос 1970 он хүртэл Төв аймгийн бүрэн сумын сум нэгдлийн даргаар ажиллаж энэ хугацаанд бүрэн сум хөдөлмөр зүтгэлээрэн улсдаа 3 удаа тэргүүлж байсан түүхийн эзэн. Мөн цэргийн аяллаа үйлдвэрт улс төрийн орлогчоос эхлээд Төв аймгийн эредийн сан Дэлгэр хаан сумдад сум нэгдлийн дарга Төв аймагт өмнө аж ахуй хариуцсан дарга зэрэг хариуцлагатай албыг нэр төртөөгөр хашиж явсан. Хожим Төв аймгийн Ахмадын хороон даргаар 11 жил тасралтгүй ажиллажээ. Түүний олон нийт айлэр хийн төлөө гэсэн зүтгэлийн зарим айлэрхэд баяр баясгал ад жаргалыг авч ярсныг энд онцлон тэмдэглэх зүйтэй. Орж подомгой 4 удаагийн төрөлтөөр ихэрлэн 8 хүүхэдтэй өнөр өтгөн айлэрх болсон. Дээслийн дугаар хорооны эргэн инхтэр ундрах нарт орон суус олгуулгасан дэг арган тухайн үеийн засаг дарга Батүл орон суус олгосон тухай сайхан мэдээ төгж байсан нь тун сайхан. Үүнээс гадна бүхний тэрэм мод тарих өдрийг анхлан санаачилж тэрвийн ерөнхийлөгч хэлмэг доржид өргөн барж байснаас гадна бамб даржаагийн аршаан болог сэлб голыг үерээс хамгаалах төсөл эмийн үнийг бууруулах тухай хууль, шударга өрсөлдөөний тухай хууль зэрэгт нэмэлт өөрчлөлтийг оруулах төслийг санаачлан холбогдох яам хамгийн газар төргөн барьж улсын хурлаар батлуулсан. Монгол улсын төрийн дуулдыг өглөө орой бүр ихшиглүүлэх уламжлалыг сэргээсэн зэрэг түүний санаачилсан хэрэгжүүлсэн ажил цөөнгүй. Монгол улсын хан газар нутгийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнол их орныхон хөгжил дэвшилт хүч хөдөлмөрөнд зориулан инх цагийг босголцож хүн ардын ая тухтай амьдралын төлөө ажилласан он жилүүдэд түүний хийсэн бүтээсэн үйл бүхэн Монгол улсын баатар хэмээх эрхэм алдрыг түүнд авчирсан. Монгол улсын баатар цолоор ундрахын дорж палам Ахмад дайчин төр захиргааны Ахмад зүтгэлтэн Хэлийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер